Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө математикийн хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлийн сэдэв үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн утга өөрчлөгдөх үү? Хүүхдүүдээ та нар юу гэж бодож байна? Дараах бодлогыг бодож бүгдээрээ энэ асуултын хариултыг олцгоё. Хүү охин харандааны тоог олжээ. Хэрхэн олсныг ярилцаарай. Хүү 2 ба 5-ын үржүүр гэж олж, охин болохоор 5 ба 2-ын үржүүр гэж олжээ. Бүгдээрээ өмнөх хичээлүүдээр сонснараа 6-аар илэрхийлье. 1 багц, 2 багц. 2 багц гэдэг маань хүүгийн үзүүлсэн багцыг хэлж байна. Ингээд 1 багц. Дараагийн багц нь энэ байж байна. Үнэхээр багц бүрт хэдэн харандаа байна вэ? Багц бүрт 5 харандаа байна. Тэгвэл нэг харандааны тоог олцгоё. Үржүүр хэлбэрээр хэрхэн бичих вэ? Багцын тоо 1-р үржигдэхүүн болно. Тэгэхээр зэрэг хэдэн багц байгаа? 2 багц байгаа. Багц бүрт хэдэн харандаа байгаа? 5 харандаа байгаа. Ингээд уншихтаа бол 2-ыг үржүүлэх нь 5 гэж уншдаг. Харин 5 хэдэн удаа байгаа вэ? 2 удаа байгаа гэсэн. Хүүхдүүдээ харагдаж байгаа үстэй 5 2 удаа байгаа. Нийт харандааны тоо 10 гарлаа. Тэгвэл охины олсон харандааны тоог бүгдээрээ 6-аар илэрхийлье. 1 2 3 4 5. Охин бол 5 багц гэж олж. Ингээд 1 багц, 2 багц, 3 багц, 4 багц, 5 багц. Багц бүрт хэдэн харандаа харагдаж байна? 2 харандаа харагдаж байгаа. 2 2 2 2 2. Нэг харандааны тоо хэд вэ? Үржүүр хэлбэрээр хэрхэн бичих вэ? Багцын тоо 1-р үржигдэхүүн болох учраас 5. 2-р үржигдэхүүн нь багц бүрт байгаа харандааны тоо гарна гэсэн үг. Ингээд нийт хэдэн харандаа? 10 харандаа. Энэ юу гэсэн үг вэ? Уншихтаа бол 5-ыг үржүүлэх нь 2 гэж уншдаг. 2 хэдэн удаа байгаа гэсэн үг? 5 удаа байгаа. 2-ыг хэдэн удаа авсан? 5 дахин авсан гэсэн үг. Ингээд 10 харандаа. Хоёулангийнх нь хариу ижилхэн гарч байгаа. Юуны байрыг сольсон бэ хүүхдүүдээ? Үржигдэхүүний байрыг сольсон. Энд 2 маань 1-р үржигдэхүүн байсан бол энэ 2-р үржигдэхүүн болсон. 5 маань энд 2-р үржигдэхүүн байсан бол энд 1-р үржигдэхүүн болсон. Тэгтэл үржүүрийн утга ижил гарч байгаа. За зураглал тохирох үржүүрийг бичээд утгыг олоорой. Эхний зураглал тохирох үржүүрийг бичье. Үржүүрийг бичихийн тулд бүгдээрээ багцаад зуръя. 1 багц, 2 багц, 3 багц, 4 багц, 5 багц, 6 багц гэдэг маань 1 багц, 2 багц, 3 багц, 4 багц, 5 багц, 6 багц гэсэн. Багц бүрт хэдэн харандаа вэ? 2 харандаа байгаа. Нийт харандааны тоог олъё. Үржүүр хэлбэрээр хэрхэн бичих вэ? 1-р үржигдэхүүн маань багцын тоо 6 хэсэг харандаа байгааг илэрхийлж байгаа гэсэн. 2-р үржигдэхүүн нь багц бүрт байгаа харандааны тоо. Нийт харандааны тоо маань 2-ыг 6 удаа нэмсэнтэй ижил хариу гарна гэсэн. 6-г 2-оор үржүүлэх, 2-ыг 6 удаа нэмэх 2 маань утгын хувьд адилхан. Ижил нэмэгдэхүүнүүдийн нийлбэрийг үржүүр хэлбэрээр бичдэг гэдгийг дахин сэргээн санаарай. 12 харандаа. Тэгвэл дараагийн 2 бодолтой харандааг бүгдээрээ 6-аар илэрхийлье. 1 багц, 2 багц. Багц бүрт 6 харандаа байгаа. Нийт харандааны тоог олъё. Одоо бүгдээрээ үржүүр хэлбэрээр бичье. 1-р үржигдэхүүн маань 2, 2-р үржигдэхүүн маань 6. Нийт харандааны тоо 12. Энэ маань юу гэсэн үг вэ? Уншихтаа 2-ыг үржүүлэх нь 6 гэж уншина. 6 2 удаа байгаа гэсэн үг. 6-г
2 дахин ихсэглээ гэсэн үг. Ингээд 6 дээр 6-г нэмлээ гэсэн үг. 6 дээр 6-г нэмэх 2-ыг 6-гаар үржүүлэх маань утгын хувьд адилхан гарна. За ингээд 1-р үржигдэхүүн 6 байсан бол 2-р үржигдэхүүн 6 боллоо. 2-р үржигдэхүүн 2 байсан бол 1-р үржигдэхүүн 2 болж байран солигдож бичигдэхэд үржүүрийн утга адилхан гарч байна. Зөвхөн энд юу нь өөрчлөгдсөн байна? Багцын тоо өөрчлөгдсөн байна. Мөн багцад байгаа юмсын тоо өөрчлөгдсөн байна. Үржүүрийн утга бол өөрчлөгдөхгүй байгаад 12 харандаа 2 янзаар яаж гэнэ? Багцлсан байна гэсэн үг. Дараагийн бодлогыг бодцгоё. 3 шилэн сав байв. Сав бүрд 2 загас байгаа бол нийт хэдэн загас байна вэ? Бүгдээрээ 3 савтай загасыг багцаар зуръя. 1 багц, 2 багц, 3 багц. Багц бүрд 2 загас байгаа. Багц бүрд гэдэг маань сав бүрд гэсэн үг. Ингээд нийт загасны тоог олъё. Үржүүр хэлбэрээр хэрхэн бичих вэ? Савны тоо маань 1-р үржигдэхүүн болно. Сав бүрд байгаа загасны тоо 2-р үржигдэхүүн болно. Нийт загасны тоо хэдвэ гэдэг маань 2-ыг 3 удаа нэмлээ гэсэн үг. Үүнийг үржүүр хэлбэрээр бичихэд 3-ыг үржүүлэх нь 2 хэдвэ гэсэн үг. 6. Үүнийг өөрөөр бас юу гэж уншдаг вүлээ? 2-ыг 3 дахин ихсэрвэл гэж уншдаг. 6 загас. Одоо савтай загасныхаа тоог өөрчлөе. Савныхаа тоог өөрчлөлөө гэсэн. Савны тоо өөрчлөлт гэдэг маань багцын тоо өөрчлөлтөө. 2 шилэн савнд сав бүрд 3 загас байгаа бол нийт хэдэн загас байгаа вэ? 2 савтай загасныхаа тоог багцаар илэрхийлвэл 2 хэсэг гэж зурагдана. Хэсэг бүрд 3 загас байгаа. Нийт загасны тоог хэдвэ? Одоо үржүүр хэлбэрээр бичье. 1-р үржигдэхүүн маань энд байгаа савны тоо бичигдэнэ. 2-р үржигдэхүүн маань сав бүрд байгаа загасны тоо бичигдэнэ. Ингээд нийт загасны тоо маань хэд гэсэн үг вэ? 3 дээр нэмэх нь 3 гэсэн үг. Үржүүр хэлбэрээр бол 2-ыг үржүүлэх нь 3 гэсэн үг. Энэ маань 3-ыг 2 дахин ихсэглээ гэсэн үг. 6. Одоо ингээд хараарай. Яасан? Багцын тоо 3 байсан бол энд багцын тоо 2 боллоо. Багц бүрд байгаа загасны тоо энд 2 байсан бол багц бүрд байгаа загасны тоо 3 болголоо. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр үржигдэхүүний байрыг солилоо гэсэн. Үржүүрийн утга ижил гарч байна. Үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн утга ижил гарлаа. 147 номерыг батъя. Уншаарай охтодоо. Тоон хэрчин дээрх тэмдэглэгийг ажиглаарай. Тохирох тоон тэнцэтгэл бичээрэй. За ингээд уншия. 1 багцад 2, 1 осондоо 2 алхмаар. Дандаа ижил алхам байна гэсэн. Ижил алхам гэдэг маань ижил нэмэгдэхүүнүүдийн нийлбэр гэсэн. Ижил нэмэгдэхүүнүүдийн нийлбэрийг үржүүр хэлбэрээр бичиж ялдаг. Одоо бүгдээрээ 6-аар илэрхийлье. 1 багц, 2, 3, 4, 5, 6, 7, 8. Багц бүрд 2. Нэгэсэндээ багц бүрд 2 см оногдож байна гэж ойлгоорой хүүхдүүдээ. Нийт хэдэн сантиметр вэ гэсэн үг. Одоо үржүүр хэлбэрээр бичиж 2-ыг хэдэн удаа нэмсэн? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 удаа нэмэх. Маань үржүүр хэлбэрээр бичигдэхэд энэ багцын тоо 1-р үржигдэхүүн болж бичигдэнэ. Багцад байгаа юмсын тоо буюу 1 багцад байгаа сантиметрийн тоо гэсэн 2. Энэ маань юу гэсэн үг вэ? 2-ыг 8 дахин ихсэглээ гэсэн. Энд байгаа 2-ыг 8 удаа авлаа гэж ойлгоно. Уншихтаа бол 8-ыг үржүүлэх нь 2 гэж уншдаг. Ойлгохдоо бол 2
8 удаа байгаа гэж ойлгоно. Ингээд 8-ыг үржүүлэх нь 2 тэнцүү 16. Тэгвэл одоо тоон хэрчим маань багцад байгаа юмсын тоо өөрчлөгдсөн. Бас багцын тоо өөрчлөгдөө. Багцын тоо хэд болж өөрчлөгдсөн? 2 болж өөрчлөгдөө. Тэгэхээр 2 хэсэг зурна гэсэн үг. Багцад байгаа юмсын тоо 8 болсон. 8 хэдэн удаа байгаа? 2 удаа байгаа. Нийт хэдвэ гэсэн үг. Ингээд үржил хэлбэрээр бичихэд багцын тоо маань 2 болсон учраас 2, багцад байгаа юмсын тоо 8. Юмсын тоо буюу эндээс нь хүртэл хэдэн сантиметр вэ гэсэн үг. Ингээд 8-ыг 2 дахин хэсэглэе гэсэн үг. 8-ыг нэрээс 2 удаа авсан байгаа. Энэ маань уншихтаа бол 2-ыг үржүүлэх нь 8 гэж уншдаг. Үржүүр нь 16. Үржигдэхүүний байр солигдчихгүй хүмүүстэй хараарай. Үржүүрийн утга ижил байгаа биз? Илэрхийллийн утгыг олоод аргатаар тоймлоорой гэж байна. За илэрхийлэл. Илэрхийлэл гэдэг маань тоон үйлдэлийн тэмдэг ашиглан бодогдож байгаа тохиолдолд илэрхийлэл гэдэг. Энд бол 2 үйлдэлийн тэмдэг хавсарсан илэрхийлэл байна. Үржих үйлдэл, хасах үйлдэл хийх нь. За ингээд үржих үйлдэлийн тэмдэг орж ирсэн тохиолдолд 1-р үржүүлэх үйлдэлийг хийдэг. 2-р гарсан үржүүрээс 11-ийг хаснаа гэсэн. 9-ийг 2-оор үржүүллээ. Энэ маань юу гэсэн үг вэ? 2 9 удаа байгаа гэсэн. 9 2-ын 18. Одоо гарсан хариунаас 11-ийг хаслаа. 18-аас 11-ийг хасна гэдэг маань 8 нэгжээс 1 нэгжийг хасна гэсэн. Ингээд 7 нэгж. За 7-г аргатаар томлно гэвэл хүүхдүүдээ 7 маань тэрэг дойруу, арга дойруу бодоорой. Томлоход бол аргат гэж томлно. За яаж томлно гэсэн багшинсай томлохын тэмдгийг ингэж бичдэг. 7 маань арга дойр. Шугамн дээрээ харахад 7 маань арга руу илүү ойрхон харагдаж байгаа гэсэн. За дараагийн илэрхийллийг бодъё. 1-р үржих үйлдэлийг хийнэ гэсэн. Дараа нь гарсан хариунаас 2-оо хасна. Энэ маань юу гэсэн үг вэ? 2-ыг үржүүлэх нь 10 гэдэг маань 10-ыг 2 дахин авлаа гэсэн. 20. 20-оос 3-ыг хаслаа. 20-оос 3-ыг хасахад 20 маань 2 10 байдаг. 1 10-аас нь 3-ыг хасахад 7. Нөгөө үлдсэн 10-тайгаа нийлэхээр 17. Одоо 17 гэдэг тоог бүгдээрээ томлъё. 17 маань тоон шүлгээний хувьд 20 дойрхон байх уу? 10 дойрхон байх уу гэдэг. 20 дойрхон байна. Тэгэхээр энэ томлоод 20 гэж бичнэ. Аргатаар томлоорой гэдэг маань аль аргатад ойрвэ гэдгийг илэрхийлж байгаа гэсэн үг. Дараагийн илэрхийллийг бодъё. Үржих үйлдэлийг 1-р тэрэг гүйцэтгэх нь, дараа нь нэмэх үйлдэлийг гүйцэтгэх нь. 6-г үржүүлэх нь 2 тэнцүү хэдвэ гэдэг маань юу гэсэн үг вэ? 2 6 дахин байгаа гэсэн үг. 2-ыг 6 удаа нэмлээ гэсэн. 12 12 дээр 39-ийг нэмнэ. Нэмэхдээ 10 дээр 30-ыг нэмлээ 40. 9 дээр 2-ыг нэмлээ 11. 40 дээр 11-ийг нэмэхээр 51. 51 гэдэг тоо маань 50 дойрхон уу, 60 дойрхон уу? 50 дойрхон байна гэсэн. Дараагийн илэрхийллийг бодъё. 2-ыг үржүүлэх нь 7, нэмэх нь 48. 1-р үржүүлэх үйлдэлийг гүйцэтгэх нь, 2-р нэмэх үйлдэлийг гүйцэтгэх нь. 2-ыг 7-оор үржүүлнэ гэдэг маань 7 2 удаа байгаа гэсэн. Тэнцүү 14. 14 дээр 48 нэмнэ. 10 дээр 40-ыг нэмлээ 50. 8 дээр 4-ийг нэмлээ 12. 50 дээр 12-ыг нэмэхээр 62 гарна. 62 гэдэг тоо маань ямар хоёр аргатын хооронд байрлах уу? 60 72-ийн хооронд байрлана. 60 дойрхон байх уу? 70 дойрхон байх уу? 60
ойрхон байна. Аргатаар таймлна гэдэг маань бүтэн аргатыг хэлж байгаа. Таймлсны дараа харахад аргат маань өөрөө нэг тэгтээ тоо байдаг учраас нэг тэгтээгээр таймлагдсан байх учиртай. Сайн ойлгож аваарай. Дараагийн бодлогыг бодъё. Хүүхдүүд мөр багны альнийх нь тоог төрүүлж бичиж үржүүлэх үйлдэл зохиосныг ярилцаарай. Хүү охин хоёрын үржүүлэх хэлбэрээр бичсэнийг хараарай. 1 2 За 1 2 багц маань хэнийх нь вэ? Хүүгийнх үү, охиных уу? Хүүгийнх байна. Хүү маань яасан? 1-р үржигдэхүүн маань 2. 2-р үржигдэхүүн маань яасан? 5 гэж бичсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 5 2 удаа байгаа. Багны тоо юуг илэрхийлж байгаа? 1-р үржигдэхүүнийг илэрхийлж байгаа гэсэн. Багцын тоо гэсэн үг. Нийт хэдэн нүд байгааг олъё. 2-ыг үржүүлэх нь 5, тэнцүү 10. Тэгвэл одоо охиныхыг олъё. Охин хэрхэн багцлсан бэ? За охины зүгээс ингээ харахад бол 1 багц, 2 багц, 3 багц, 4 багц, 5 багц гэж харагдаж байгаас тэгэхээр зэрэг охины зүгээс зургаар илэрхийлэхэд 1 2 3 4 5 багц бүрт байгаа нүдний тоо 2. Нийт нүдний тоо хэд вэ? Үржигдэхүүн хэлбэрээр бичихэд 1-р үржигдэхүүн маань охины талаас бол 5 багц харагдаж байгаа. 2-р үржигдэхүүн нь багц бүрт 2 нүд харагдаж байгаа. Ингээд нийтдээ 10 нүд. За дараагийн бодлогыг хараарай. Мөр багнаар илэрхийлсэн байна. За хэдэн баг нь нөхдөдөө 1 2 баг нь байна. Хэдэн мөр байна? 1 2 3 4 мөр байна. 1 2 багны бүрт 4 юу анагдаж байна? Дугуй анагдаж байгааз нийт хэдэн дугуй вэ? Үржил хэлбэрээр бичихэд багцын тоо хэд вэ? 2. Багцын тоо гэдэг маань энэ багны тоог хэлж байгаа. 1-р үржигдэхүүн маань багны тоо илэрхийлэгддэг 2. Багны бүрт 4 дугуй байгаа. Нийтдээ хэд вэ? 8 дугуй. Тэгвэл дараагийн хүүхэд дээр хэрхэн багцлсан харагдаж байна? 1 2 3 4-өр багцлсан харагдаж байгаас 4 багна гэсэн. 1 2 3 4 багны бүрт хэдэн дугуй харагдаж байна? Багны бүрт 2 дугуй харагдаж байгаас 2 2 2 2 нийт хэдэн дугуй вэ? Үржүүл хэлбэрээр бичихэд 1-р үржигдэхүүн нь багны тоо буюу 4. 2-р үржигдэхүүн нь багны бүрт байгаа дугуй илэрхийлж байгаа тоо буюу 2. Нийтдээ хэдэн дугуй? 8 дугуй. Хүүхдүүдээ хүүгийн дүгнэлтийг уншъя. 2 ба 4-ийн үржүүр 8. 4 ба 2-ийн үржүүр 8. Энд 1-р үржигдэхүүн 2 байсныг 2-р үржигдэхүүн болгож бичих. 2-р үржигдэхүүн 4 байсныг 1-р үржигдэхүүн болгон бичихэд үржүүр нь ижил гарч байна. Эндээс ямар дүгнэлт хийсэн бэ? Үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн утга өөрчлөгдөхгүй байна. Бид хичээлийнхаа сэдвэлд хариултаа л үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн утга өөрчлөгдөх үү гэж асуусан бол өөрчлөгдөхгүй гэдгийг одоо мэдэж авлаа. Үржүүрүүдийг зургаар илэрхийлээрэй гэж байна. Хүүхдүүдээ бид дандаа зургаар илэрхийлэгдсэнийг үржүүрээр бичиж байсан бол одоо өөрсдөө зургаар илэрхийлье. 1-р үржигдэхүүн нь юуг илэрхийлдэг вүлээ? Багцын тоо. 2-р үржигдэхүүн нь багцад байгаа юмсын тоо. Тэгвэл 1 багц, 2 багц. Багц бүрт хэдэн юмс байгаа? 7 юмс байгаа. Одоо бүгдээрээ зургаар илэрхийлье. 1 2 3 4 5 6 7.
Тэгвэл 2 дугаар багцад бас л адилхан 7 дугуй байна гэсэн. 1, 2, 3, 4, 5, 6, 7. 6-аар илэрхийлж болж байна уу гэдэг те? Болж байгаас тэгвэл энэ багц буюу багныг хүүхдүүдээ бас хэвтэй байдлаар зурж болно. 1 багц, 2 багц, багц бүрт одоо хэдэн юм санагдах вэ? 8, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 2 дугаар багцад бас л адил 8. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 6-аар илэрхийлж болж байгаа зүгтдээ тэгвэл хүүхдүүдээ өөрсдөө биедан 2-ыг үржүүлэх нь 10 гэсэн үржүүрийг 6-аар илэрхийлээрэй. 6-ыг үржүүлэх нь 2 гэсэн үржүүрийг бас 6-аар илэрхийлээрэй. Энэ 6 маань юу болох вэ? Багц болно. Энд бид 2 багцаар зурсан бол хүүхдүүдээ энэ болохоор хэдэн багцаар зурах вэ? 6 багцаар зурна. Багц бүрт энд 8-ыг, энд 7-г зурсан бол та нар энд 6 багцын багц бүрт 2 юмыг тооцсон зурна шүү. За дараагийн бодлогыг бодъё. Тоон шугам дээрх тэмдэглэгийг ажиглаарай. Тохирох үржүүд бичээд утгыг олж жишээрэй. Одоо бүгдээрээ тгээс 2, 2-оос 4, 4-өөс 6, 6-аас 8, 8-аас 10, 10-аас 12 хүрснийг 6-аар илэрхийлье. 1, 2, 3, 4, 5, 6 багц. Хардаа хэдэн багц вэ? 1, 2, 3, 4, 5, 6 багц байгаас 6-аар бас ингэж хэрчмээр илэрхийлж бас болно шүү хүүхдүүдээ. Багц бүрт хэд ноогдож байна? Нэгэсэндээ 2 см ноогдож байна гэсэн. 2, 2, 2, 2, 2, 2. Нийт хэд вэ? Үржүүр хэлбэрээр бичихэд багцын тоо 1-р үржигдэхүүн 6 хэсэг байгаа гэсэн. Багц бүрт байгаа юмсын тоо 2. Энэ маань 2 6 удаа байгаа гэсэн. 2-ыг 6 дахин ихсэглэе гэсэн. Уншихдаа 6-г үржүүлэх нь 2 гэж уншдаг. Нийт 12. Одоо багцын тоо өөрчлөгдсөний бүгдээрээ 6-аар илэрхийлье. Багцын тоо 2 боллоо. Тэгвэл багцад байгаа юмсын тоо хэд болсон бэ? 1, 2, 3 буюу 1, 2, 3, 4, 5, 6 байгаа. 6-гийн тон дээр утсан байгаа. Эндээ ингээ 2, 4, 6 гэж ойлгоорой. Тэгэхээр 6, 6. Энд тоогоор илэрхийлээ бичсэн байгаа. Одоо үржүүр хэлбэрээр бичье. 1-р үржигдэхүүн 2, 2-дугаар үржигдэхүүн 6. Нийт юмсын тоо 12. Үржигдэхүүний байр солигдсон хүүхдүүдээ үржигдэхүүний байр солигдоход үржүүрийн утга өөрчлөгдөхгүй гэдгийг бид өнөөдрийн хичээлээр мэддэг боллоо. Одоо тэгвэл 12, 12-тай яам руу тэнцүү. За дараах хүснэгтийг хараарай. Хүснэгтэд байгаа тоонууд ямар тоонуудын үржүүр болохыг олоорой гэж байна. Энд ажиглаарай. Энэ маань юуг илэрхийлж байгаа вэ? Багны тоог илэрхийлж байгаа. Багны тоог илэрхийлж байгаа маань 1-р үржигдэхүүн буюу багцын тоо. Энэ юуны тоог илэрхийлж байгаа вэ? Мөрийн тоо буюу багцад байгаа юмсын тоо. Энэ маань 2-дугаар үржигдэхүүн болдог гэдгийг бид өмнөх хичээлдээ үзсэн. Одоо тэгвэл үржүүр хэлбэрээр хэрхэн бичих вэ? Эхний 10 гэсэн үржүүрийн утгыг хэрхэн бичигдхийг бүгдээрээ олцгоё. Энэ маань 2. 1-р үржигдэхүүн хэд гэсэн үг вэ? 2 гэсэн үг. Хараарай. Одоо тэгвэл 2-дугаар үржигдэхүүн хэд вэ? 5. Нийт үржүүрийн утга энд хэд гарах вэ? 10 гарна гэсэн. Эндээс уншихдаа 2-ыг үржүүлэх нь 5. 2, 5-ын 10 гэж уншина. 2, 5-ын 10. Тэгвэл одоо 12 гэдгийг уншия. 2, 6-гийн 12. Үржүүр хэлбэрээр хэрхэн бичих вэ?
Нэгдүгээр үржигдэхүүн нь 2. 2. Хоёрдугаар үржигдэхүүн нь 6. Үржүүр нь 12. За дараагийнхыг хараарай. 10 гэхээр зэрэг хэрхэн унших вэ? Нэгдүгээр үржигдэхүүн 5. Хоёрдугаар үржигдэхүүн хэдүү? 2. Үржүүр нь хэдүү? Энд огтлолцол дээр байгаа маань 10 гэсэн үг. Дараагийнхыг уншийе. Нэгдүгээр үржигдэхүүн хэдүү гэдэг 6. Хоёрдугаар үржигдэхүүн хэдүү? 2. Үржүүр нь хэд гарч яана энэ дээр? Энэ хоёрын 6, 2-ын огтлолцол дээр 12 гарч байгаас үржүүр нь 12 гэсэн. Тэгвэл хүүхдүүдэд та нар энэ 10 гэсэн үржүүрийн утгыг олж бичээрэй. Уншихдаа хэрхэн унших вэ? 2 5-ын 10, 2 6-гийн 12, 5 2-ын 10, 6 2-ын 12. Тэгвэл үүн дээр яаж унших вэ? Энэ маань 10 1-ийн 10 гэсэн. 2 ба 5-ын үржүүр хэдтэй тэнцэх вэ? 5 ба 2-ын үржүүртэй тэнцэнэ. 2 ба 6-гийн үржүүр хэдийн үржүүртэй тэнцэх вэ? 6 ба 2-ын үржүүртэй тэнцэнэ. Эндээс дүгнэлтээ эргээд бүгдээрээ санацгаая. Үржигдэхүүний байрыг солиход яасан? Үржүүрийн утга өөрчлөгдөхгүй байна. Эндээс хараарай. Үржигдэхүүний байрыг солиход үржүүрийн утга өөрчлөгдөхгүй байгааз энд 1-р үржигдэхүүн 2 байсан бол энд 2-р үржигдэхүүн 2 боллоо гэсэн. Энд 1-р үржигдэхүүн 2 байсан бол энд 2-р үржигдэхүүн 2 боллоо гэсэн үг шүү дээ. За гэрийн даалгавар төгтөдөө 150 номерыг хийх. Хичээлээ сайн ойлгосноо? Баяртай хүүхдүүдээ.